дээр 71-р бодлогыг бодъё. За зурагт О-цэх төвтэй тойргийн шүрхэгч нь BA гэж. Тэгээд BO хэрчим тойргийг C-цэх тогтлов. Тэгээд бидэрт AO-ийн үнцэг 70 градус. Энэ далгыг өгчөж тэгээд BAC буюу энэ X үнцгийн хэмжээ болоо гэж. За бүгдээр тойргийн төвөөс энэ шүрхэгчд радиус татхад энэ радиус маань шүрхэгч чулуунд перпендикуляр. Тэгэхээр 90 градус гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө талаас болохоор энэ радиус учраас энэ хоёр тэнцүү адил хажуутай гурвалжин орой өнцг нь 70 градус байна. Тэгэхээр адил хажуу гурвалжны хажуу талынх нь суурьд үүсэж байгаа өнцгүүд нь тэнцүү байдаг. Тэгэхээр 180-аас 70-ыг хасгаар чинь 110 болоод тэгээд 110 болонгууд бүгдээр нь альфа өнцөг болж чаддаг шүү дээ. Тэгэхээр хоёр альфа өнцөг нь 110 градус юм байна. Тэгэхээр альфа маань 55 градус. За альфа мэдсэн чинь бүгдийн 90 градус буюу альфа x-ийн нийлбэр нь 90 учраас x өнцөг маань 90 градусаас альфа буюу 55 градусыг хасгаар хариу нь 35 градус гарах нэ. За 72 нь x санамсаргуу хувьсгчийн дархалтын хүснэгт нь ингээд бидэд өгчөж тэгээ математик дундаж 1.2 гэдээ өгчөж тэгвэл p-ний p-ийн хамаарлыг олоо гэж. За манай энэ p-ний p-ийн нийлбэр нь болохоор 1. За нөгөө талаас математик дунджийг бүгдээрээ яаж олдгоо гэхээр харгалзах x-ийг харгалзах магадлалаар нь өрчүүлээд 2-ыг өрчөн p2. Энэ нийлбэр нь болохоор математик дундаж буюу 1.2. За тэгэхээр одоо нэг талаас p-ний p2-ийн нийлбэр маань 1 юм байна. Нөгөө талаас p-ний дээр 2 шиг p2-ыг нэмсэн нь 1.2 юм байна. За одоо хооронд нь хасчээ. Тэгэхээр доороос нь энийг дээрдгийг хаслаа. Энэ хоёр хураагтчихна. 2p2-оос p2-ыг хасахаар p2 болчихно. 1.2-оос 1-ийг хасахаар 0.2. p2 нь 0.2 юм бол p1-ийн нийлбэр 1 юм чинь 0.8 болж тарах юм байна. За энэ хариндын аль нь үнэн бэ гэж байна. За p1-ээс p2-ыг гэсэн чинь 0.6. За энэ үнэн байна. За p2 нь ихээр худлаагаа зэн. За p2-оос p1-ийг хасахаар 0.4 худлаа байна. p2 нь p1-ийг 4 удаа үржүүлээд тэгэхээр нь худлаа байна. Энэ үржүүл 1 гэдэг нь худлаа. За тэгэхээр 120 нь аагац. За 73 дахь нь болохоор оюутнуудын бодсон бодлогын тоог 4 цэгт бүлэглээд хуримтлагдсан давтамжийн графикаар харуулчих. За өөрөөр хэлбэл ийшээ бол бодлогын тоогоо юм байна. Ийшээ бол хуримтлагдсан давтамж. За тэгэхээр 0-оос 2 бодлого утсан оюутны тоог болгоно. Тэгэхээр 2 хүртэлх бодлого утсан сурагч нь болохоор 4 шиг юм байна. Тэгэхээр биднээс хамгийн ихний бүглэх А тоо маань 4 юм байна. За нийт хичнээн оюутан бодлого утсан бэ гэсэн чинь нийт 10 оюутан бодлого утсан байна. Тэгэхээр энийг бүгдээрээ 10 гэд бүгэлж. За оюутнууд дунджаар хэдэн бодлого утсан бэ гэж. За би хуримтлагдсан давтамжаасаа 0-оос 2 хүртэл, 2-оос 4 хүртэл, 4-өөс 6 хүртэл, 6-аас 8 хүртэл бодлого утсан сурагчийн тоог тус тус нь болчих тий. Өөрөөр ингээд 0-оос 2, 2-оос 4, 4-өөс 6, 6-аас 8. За тэгэхээр 0-оос 2 буюу 2 хүртэлх бодлого утсан сурагчийн тоо 4 байна. 2-оос 4 буюу одоо надад 4 хүртэлх бодлого утсан сурагчийн тоо 5 юм чинь 5-аас энэ ихний 4 басахаар 2-оос 4 оронд бодлого утсан сурагч 1 байгаа юм байна. За дараа нь 6 хүртэлх бодлого утсан нийт сурагчийн тоо 6 юм биш. Тэгэхээр энэ хоёрыг хасахаар 4-өөс 6 бодлого утсан 1 сурагч байгаа юм байна. 8 хүртэлх бодлого утсан сурагч нийт сурагчийн тоо 10 гэсэн тий. Тэгвэл 10-аасаа бүгдээрээ эдгээрийг хасахаар 6-гаа хасахаар 4 юм байна. За ингээд засварт хуваацсан. Одоо бүгдээрээ дунджаалъя. За энэ засварт бүлгсэн байл дунджийг яаж олох вэ гэхээр бүгдээрээ 0 2 2-ыг нэмээд 2 хуваахаар дунджаар 1 бодлого утсан 4 сурагч байгаа юм байна. Дараа нь 2 4 2-оор нэмээд 2 хуваачи 3 бодлого утсан сурагч 1 байгаа юм байна. За 4 6 2 засвараар нэмээд 2 дахаар дунджаар 5 бодлого утсан 1 сурагч байгаа юм байна. За 6 8 2-оор нэмээд 2 дахаар дунджаар 7 бодлого утсан 4 сурагч байгаа юм байна гэсэн үг. Ингээд энийг бүгдээр нийт сурагчтайгаа тоонд хуваахаар манай бодсон дундаж бодлогын тоо гарч ирнэ. Тэгэхээр за энэ маань юу гэсэн чинь 1 бодлого утсан 4 сурагч. За энийг нэмээд 2 дахаар 3 бодлого утсан 1 сурагч. За 10-ыг 2 дахаар 5 бодлого утсан 1 сурагч. За 6 дээр 8 нэмээд 2 дахаар 7 бодлого утсан 4 сурагч. Тэгээд нэмээд 10 тааж. Тэгэхээр энэ маань 4 дээр нэмэх нь 3,
нэмэх нь 5, нэмэх нь 28. Тэгэхээр ингээд нэмэхээр чинь 12 дээр 28-ыг нэмэхээр 40. 40-ыг 10 тухаар дунджаар 4 бодлого утсан байх нэ. Тэгэхээр энэ дунджаар оюутнууд 4 бодлого утсан. Одоо стандарт хазаалтыг олгоно. За ийм завсар төгсмөл бүгдээ стандарт хазаалтыг нь яаж олох вэ гэхээр стандарт хазаалтыг за нийт өгөгдөл тус бүрийн квадратуудын нийлбэрийг ширхэгт нь хуваагаад тэгээд нийт өгөгдлийнхаа нийлбэрийг ширхэгт хувааж арифметик дунджаа олоод арифметик дунджийн квадратыг асаад язгуурах чинь. За одоо тэгвэл бүгдээрээ энийг яаж болох юм гэж чинь надаа өгөгдөл маань за нөгөө завсрын дунджаар өгсөн учраас 1 бодлого утсан 4 сурагч, 3 бодлого утсан 1 сурагч, 5 бодлого утсан 4 сурагч, 1 сурагч 7 бодлого утсан 4 сурагч. Өөрөөр нэгийн тоо 4 удаа гэсэн үг. Тэгэхээр нэгийн квадратыг 4 удаа, 3-ын тоо 1 удаа гэсэн үг тий. А 5-ын тоо 1 удаа байгаа. А 7-гийн тоо маань энд 4 удаа байгаа. Тэгэхээр 7-гийн квадратыг 4 удаа нэмнэ гэсэн үг. Тэгээд 10 хуваагаад арифметик дунджаа бүгдрээ олцсон шүү дээ. 4-ийн квадратыг хасаад язгуурах нэ. За тэгсэн чинь энэ эдгээр тоонуудыг нэмсэн чинь за 4 дээр нэмэх нь 9, нэмэх нь 25, нэмэх нь 28-ыг өрчих нь 4. За тэгэхээр 28-ыг өрчих нь 4 маань болохоро за энэгээр нь тавьчих. Хасах нь 16. За эндээс 234 гарч ийн. 16-г язгуур доош хасах нь 16. За 16-гаа 10 өртөд хасчих тий 234-өөс 160 хасгаар чинь 74 гарах юм байна. Тэгээ хуваах нь 10. За 74-ийг 10 хуваахаар 7.4 язгууртар. За хариугаа яаж тавьсан бэ харъя. За тэгэхээр манай энэ Е-н 7, F-н 4 бахна штэ. За дараагийн бодлого нь 74. За биднэрт нэг f от x, g от x гэсэн хоёр парабол өгсөн байна. За тэг болон e шулуун нь a, b, c өдөр өгөлцдөг. За тэгэхээр e шулуун биш үүсэж байгаа шулуун e лгэж байгаа шүү хоёр парабол өгдөөд тэгээд энэ хоёр маань a, b тогтолцсон юм байна. Тэрийг дайсан шулууныг e л гэдэг юм шүү. За эхлээд f от g от x хоёроо тэнцвүүлээд огтлын цэгийг гаргаад авчих. Тэгэхээр f от g от x хоёр тэнцүү буюу нэгэн зэрэг илтгэн утгаар авдаг. Цэгүүдийн олыг бүгдээрээ энэ хоёр тэгштэглээ тэнцүүлээд огтлынхон цэгийг гаргаад авчих. За хоёроор ижил барихоор x квадратаас 8x нэмэх нь 1 тэнцүү хасах x квадрат хасах нь 5. За 2x квадрат хасах нь 8x нэмэх нь 6 тэнцүүдийг 2 туачаар x квадрат хасах нь 4x нэмэх нь 3 тэнцүүдийг юм байна. Тэгээ энийг бодохоор 1-р шийдэн 1, 2-р шийдэн 3 буюу манай шийдэн 1 3 2 юм шүү. За тэгэхээр А нь болохоор 1 биш таарах нь А, Б нь болохоор цэгийн координат нь 3 болж таарах нь. За тэгсэн чинь угаасаа энэ нөхөрмөөс анзаар шүү. За Б нэх нь байна шүү гэж. Тэгэхээр манай X-ийн 3-ыг авах юм байна. Тэгэхээр энэ 1, энэ 3 гэж бүлэхнэ. За даа 1-р цэгүүдийг ашиглаад E шулууны гэрчлэлийг бичье гэж. За тэгэхээр ингээд E шулууны гэрчлэл маань энэ ингээд өгсөн байгаа. Тэгвэл бүгдийг шууд орлуулж ил та хасах C үрчигнээс хасах нэг байдаг өгсөн байна. Гэтэл манай энэ шулуун дээр нэг 2 цэг маань оршино. За тэгтээ эхлээд бүгд төр юу яа? Нөгөө Y олё нэрэ. За X нь 1 байхад гэхээр за алинд нь орлуулж болно. Энд эн чинь G от X нөлөө. За G от X-ийг эхлээд 1-ийг орлуулнаа. Тэгэхээр хасах 2-ны 1-ээс хасах нь 2-ны 5 буюу хасах 6-гээд хасах 3 юм байна. За одоо 3-аа орлуулад Y олъё. Хасах 2-ны 1 чинь 3-ын квадрат 9, хасах нь 2-ны 5. Хасах 14-ийг 2 тавихаар хасах 7. Тэгэхээр манай нөгөө А цэгийн координат маань 1 байхад болохоор хасах 3 юм байна. За B цэгийн координат нь болохоор 3 байхад хасах 7 юм байна. За нэр энэ дээр нөхцөн байсан шүү дээ тий. Тэгэхээр ингээд нөхтөөс нэрийг ингээд өчл бүгдээр шууд цаг алдахгүйгээр энийг ингээд ашиглаж болно шүү. За одоо энэ хоёр цэг маань манай энэ нөгөө хайгаад байгаа шулуун дээр маань байгаа учраас за энэ хоёр цэг маань энэ шулуун дээр оршиж байгаа учраас орлуулчих. За жишээлбэл би Ааг орлуулж ил Y-оор нас 3-ыг тавилаа. Тэгээ би цэг алмаар байгаа X-ийн орно 1-ийг тавьчих. За тэгэхээр хасхныг уршаахаар хасах 2 болоод хасах C буюу миний хайгаад байгаа C маань 2-той тэнцүү байна. За тэгээ шалгаад үзэж болно те Y тэнцүү хасах 2x-ээс 1 төчлөн гараад ирж байгаа юм байна шүү дээ. За одоо B-ийг шалгах чи
одоо x-ийн хонд 3-ыг тохиолж хасах 6, хасах 1 гэхээр хасах 7 болж байгаа юм. За ингээд шулуур хасалтыг мэдчихлээ. Дараа нь тэгсэн нь f от x ба e шулуур хашигдсан гинэ. За f от x маань дээшээ харсан парабол маань шүү. Дээшээ харсан парабол маань энэ. За нөгөө e шулуун маань болохоор энэ хоёр хашигдсан гэхээр хардаа би жоохон томруулж энэ хэсгийг байна. Дээр нь шулуун нь, доор нь болохоор манай f от x. За тэр хилийн цэг нь 1 3 2 гэсэн тий. Дээрээс нь шулуун хашсан байна. За одоо би тэгэхээр энэ талбайгаа олохын тулд яах юм гэсэн чинь x нь 1-ээс 3 хүртэл дээр орж байгаа нь манай энэ шулуун. Тэгэхээр хас 2x-с 1 шулуунаасаа бүгдээрээ доор орж байгаа нөө парабола хасаад өгч манай f от x нь болохоор дээшээ харсан парабол нь буюу 2-ны 1x квадрат хасах 4x нэмэх нь 2-ны 1. За ингээ f от x хасаад өгчий. Тэгээ энэ интегралыг бодохоор саяны хашигдсан төрсийн талбай гарч ирнэ. За эхлээд бүгдээрээ цаан хаалтаа задлаад эмгэгдэж байгаа даа шүү. Хасах 2x-ээс 1, хасах нь 2-ны 1x квадрат, хасахын нэмэх 4x, хасах нь 2-ны 1. За эндээс интеграл авъя. За төсөөтэй гişүүд эмгэгдчихье. 1-ээс 3 хүртэл хасах 2-ны 1x квадрат. За энэ хоёр маань нийлэхээр нэмэх нь 2x, хасах 1-ээс 2-ны гэхээр хасах 2-ны 3. За эндээсээ бүгдээрээ хасах 2-ны 1-ийг хаалтнаас гаргачих. Тэгвэл энэ x квадрат энэ болохоор хасах нь 4x асуултаа нэмэх нь 3 болчихно. За ингээд бүгдээр бодохойгоо бол ядаж нэг интеграл авахта алдахгүй гэсэн үг шүү дээ. За энийг ингээд бүгд тус бүрээс нь интеграл аваад хийж болно. За эсвэл бүгдээр чинь ямар нэг хэлбэр арга байна гэхээр хоёр аргаар бодож туршия тий. За нэг a-гаас b хүртэл хэлнэ. Тэгээд интеграл авах байгаа функц маань x-с хана x-с b буюу энэ квадратын шийдэн манай а б-оор ийм байгаа тохиолдолд хасах 6-ны 1-ийг үрчгэн дээд хилээс нь доод хилийн насаал хөв зэрэгчлэхээр манай интегралийн хариу гарна. За энэ баталгааны тоо тусдаа хийсэн байгаа таад хайжлаад үзчихээрэй. Эсвэл өөртөө батлаад нэг үзчихгүй тий. Тэгэхээр манай бодлогон дээр энэ яаж тохиромжтой болсон бэ гэсэн чинь хас 2-ны 1 үрчнэ гээд энэ төрлийн шийдүүд нь манай 1 3 2 байхгүй. Тэгэхээр энэ маань яг x-с 1, x-с 3 бааз тэгвэл санийхаагаа шууд ашиглах юм биш. Хасах 6-ны 1 үрчгэн дээд хил 3-аасаа доод хил 1x-лаа гээд куб төвшүүлж байна. Яг нь биднес ингээд цаг хугацааг хэмнэл гэсэн үг байхгүй юу? Зүгээр бодож болно шүү дээ. 12-ны 1 үрчнэ 3-аас 1-ээс хойш 2-ын куб. Тэгэхээр 8-ыг хуваах нь 12 буюу манай хариу нь за 4 тураач дээрээ 2 доороо 3 буюу 3-ны 2 юм байна. Тэгэхээр маань өгөх гэж байгаа энэ тоо маань дээрээ 2 доороо 3 юм байна. За энийг бас бүгд зүгээр одоо тэр сайныхаа томьёог мэддггүй байл зүгээр энгийн аргаар бас бодож болно гэсэн үг шүү дээ. За одоо жишээлбэл бүгд бодоод хариуг нь тулгаж үзье л да. За яг энэ хэсгийг би нэг зайн тавьчихж хагаад бодож үзүүлье. За энэ зайд навчиж. За одоо бүгд энийг явах вэ гэхээр бодож харнаа. За S-ийн цогцсон ба тий. За хас 2-ны 1 хүчин за интеграл бодъё. X-ийн квадратын зэрэндээ нь метрийн даваачин хасах 4-ийг хүчин X-ийн 1 зэрэгчин зэрэндээ нь метрийн даваалаа 3-аас интегралахаар 3x хил нь 1-ээс 3 хүртэл. За энэ дээр яг тооцсон дээр алах гэдэг учраас бүгдээрээ их нэмба хийнэ. 3-ны 1 гэж хагаад манай функц нь x куб байгаа шүү дээ. Дээд хил x-ээр орлуулад доод хил x-ээр орлуулад хасчих. Хасхны нэрийг хураагаад 2 гараад x квадраттай дээд хилээ тавиад доод хилээ тавиад хасчих. 3-ыг үрчгэн дээд хилээсээ доод хилийг орлуулад хасчих. За тэгэхээр энэ болох юм чинь 27-оос 1-ээс гарч 28. Хасах нь 2-ыг үрчгэн 9-өөс 1-ээс гарч 8. Нэмэх нь энэ болохоор 2-ыг 3 үрчгэд 6. За тэгэхээр эндээс хас 2-ны 1-ийг үрчгэн 28-ыг хавах нь 3. Энд чинь хасах 16 дээр нэмэх нь 6 гэхээр хасах 10 болчихно. Тэгээ 3-аар хас 2-ны 1 үрчгэн 3-ны 28-аас 30-аас гарч нь хас 2 болчихно. За тэгэхээр эндээс 2 нураагдаад 3-ны 1 гэхээр түрүүнийх чийд гарлаа. 3-ны манай хариу маань 3-ны 2 гарсан. За тэгэхээр би энд хаана алдчихваа гэдэг харъя. Яг хариу нь бол адилхан гарах хэрэгтэй тий. За 3-аас 27-оос 1-ээс хойш 26 шүү дээ. Энэ 26, энэ 26.
Тэгэхээр 26-аас хасах нь 30 гэхээр чин хасах зэрэг ус үг. Тэгэхээр хураагдаад хасахын нэмэх болоод 3-ны 2-гээд харин адилхан гарч байгааз. За тэгэхээр 75 дахь бодлого тий. За биднэрт ийм функцийн график нэг өгсөн юм байна. За тэгээд f от x функцийн тодорхойлох мужийг бол утгын мужийг бол гэнэ. За тодорхойлох муж нь болохоор тэгш зэргийг язууд байгаа учраас 5x-тэй нэмэх нь 6 тгээс байх хэвээр. Эндээс 5x нь хасах 6-аас их. За x нь 5 тоохоор хасах 5-ны 6-аас л их юм байна. Тэгэхээр утгын муж тодорхойлох муж нь хасах 5-ны 6-аас их. За утгын мужийг бол гэнэ. За утгын мужид нь болохоор y-ийг нь авч болох. Өөрөвл хамгийн багадаа y-ийн хэдийг авч байгаа. Тэгээ хамгийн ихтэй хэдийг авч байгаа мэдгийг болох юм байна. За тэгэхээр одоо бүгд эндээс яаж олж болох вэ гэхээр за энэ функцийнхаа өөрийнх нь яг шин чанарыг ашиглавал 5x-тэй нэмэх нь 6-аас хасах нь 2 гэсэн функц нь. Гэтэл манай энэ 5x-тэй нэмэх нь 6 язгуур тав эерэг тоо штэ. Тэгэхээр энэ эерэг тооноос нэг тоо хасаад байгаа юм байна. За тэгэхээр энэ язгууртай учраас хамгийн багадаа энэ маань 0 гэж таар. За энэ 0 байх үед хамгийн бага тоо. Тэгэхээр хамгийн бага тоо нь л хас 2 юм байна. Тэгээ тэрнээс цааш x-ийн оронд бүгд ямар ч их тоо тавьсан энэ x-эл. Тэгэхээр y-ийн хязгааргүй гэсэн үг. Тэгэхээр утгын муж нь хас 2-оос нэмэх хязгааргүй хүртэл байна гэдэг нь бол харагдчихэв. За гэхдээ энийг бүгд бас нэг өөрөөр болж болно. За угаасаа 2-дугаарт нь уруу функцийг болгосон биз дээ. За одоо би уруу функцийг олохдоо харуулъя тий. За одоо y-р тэнцүү 5x-тэй нэмэх нь 6-аас хасах нь 2 гэсэн функцийн уруу функцийг олъё. Уруу функцид маань y-ийн x-ээр солиод x-ийн y-ээр сольж байна. Өөрөөр тодорхойлох муж ба утгын мужийг сольж байна гэсэн үг. Тэгэхээр би одоо энэ функцийн утгын мужийг олно гэдэг маань уруу функцийнхаа тодорхойлох мужийг олж хангалттай гэсэн үг. За хас 2-оо уушаад нэмэх 2 боллоо. 5y-тэй нэмэх нь 6. За эндээс цаашаа би уруу функц олоод уруу функцтэй байхын тулд энэ x-тэй нэмэх нь 2 маань тгээс байх ёстой тий. X-тэй нэмэх нь 2 маань тгээс. Эндээс манай x нь хас 2-оос их. Уруу функцийн маань одоо сая бүгдээ x тодорхойлох муж утгах мужээр солилцлоо шүү дээ тий. Тэгэхээр энэ бол манай уруу функцийн тодорхойлох муж буюу анхны функц маань утгын муж аа гэсэн үг. Тэгэхээр эндээс ингэ олж болох юм байна тий. За одоо эндээс уруу функц олъё. За энэ нь тгээс байх хэвээр. Тэгээд хоёр талын квадратаар төшүүлээ. Яг бол 5y дээр нэмэх нь 6 нь эерэгтэй учраас язгууртай. За эндээс 5y тэнцүү x-тэй нэмэх нь 2-ын квадратаас хасах нь 6. За y-ийг болохоор x-тэй нэмэх нь 2-ын квадратаас хасах нь 6 хуваах нь 5. За энэ маань манай урвуу функц гэсэн үг. За задлаа тавьсан байх шиг байсан x квадрат нэмэх нь 4x нэмэх нь 4-өөс 2-ыг хасах нь 2 гэсэн үг. За тэгэхээр урвуу функц маань энд 2, энд болохоор 5 юм байна. За тэгээ x нь хас 2-оос их үед. За одоо тэгсний даан биднээсийг f от x нь f от уруу функцээс их байдаг x-ийн мужийг болох юм байна шүү дээ. За тэгсэн чинь одоо бүгд яг энэ тохиолдолд байна шүү дээ. Манай f от x нь уруу функцээс их байдаг мужийг олох гэж байгаа юм байна. Гэвч чинь манай анхны функц маань болохоор 5x дээр нэмэх нь 2 язгууртай. Тэгээд 6 юм биш үү? 5x дээр нэмэх нь 6 хасах нь 2 f от x. F от x маань. За тэгсэн чи одоо би f от x нь энээс их байдаг гэх тэнцвэр шиг бодно гэдэг маань нэлээд төвөгтэй тэнцвэр рүү орчихно. Одоо би энийг энэ тэнцвэр шиг бодох чинь шүү дээ тий. За тэгэхээр иррационал юм байна. Тэгээд квадрат зэрэглэхээр энэ язгуу нарлагад нөгөө төндөрөвгээд бүр ингээд нэлээд ботход цаг алтгаар байгаа учраас бүгд арай жоохон хялбар арга зам хай. За тэгэхээр одоо би энэ дээр уруу функцийн графикийг байгуулгуул яадیں гэсэн чинь уруу функц анхны функц хоёр маань y тэнцүү x тэгшмтэй байдаг. Тэгэхээр одоо бүгд юу гэсэн үг вэ гэхээр y тэнцүү x-ийн үед одоо хасах нэг байхад хасах нэг одоо нэг байхад нэг ч юм уу. За ингээд y тэнцүү x шулуун ингээд байгуулчих. За арай мөрий байгуулчлаа. Y тэнцүү x-ийг агуулсан. За ингээд за энэний үед манайх тэгшмтэй байх хэрэгтэй. За энэний үед тэгшмтэй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр одоо манайх 5 байхад 6-г авсан бол уруу функц нь 6 байхад 5-ыг авна л гэсэн үг тий. За тэгэхээр одоо эндээс хамгийн эхлээд зах нүдэн баримжаанд яг хасахныг харагдаад байна. Үзээтэй бүгдээрээ. Анхныхта энд хасахныг орлуулъя да. Тэгэхээр чин 6-аас 1-ийг сар 1, 1-ээс 2-ыг сар 2-ыг хасныг дайрж байгаа юм. Тэгэхээр хасахныг 1-ийг дайрж байгаа байна. За тэгэхээр одоо манай уруу функц маань яг энийг дайрах юм байна.
Орбол хасхныг байхад хасныг дарж байгаа бол уруу функцийг x хэрэгээс болохоор ялгаагүй гаргаж байгаа. Тэгэхээр хоёулын дээр нь оршно гэсэн. За тэрийг цэнхэр мөрийн хувьд ингээд гişмтэй нугуулахаар манай уруу функцийн улаан өнгөтэй гэсэн. Тэгэхээр одоо би эндээс юу болох юм бэ гэсэн анхны функцийн хар өнгөтэй нь энэ улаан өнгөтэй уруу функцийн дээр байгаа хэсгийг оршно олно гэдэг маань ерөөс энэ хэсэг байгааз. Яагтвэл энд болохоор манай анхны функц нь энд байгаа. Тэгэхээр энэ улаан функцийн доор оршиж байгаа хэсгийг энэ хэсэгт бол за энэ хэсэг маань адилхан улаан функцийн утга нь болохоор доор оршиж байгааз. Тэгэхээр бүгдээрээ яг энэ хэсгийг олно л гэсэн юм байна. За хамгийн ихний цэгийн хасныг болцоо одоо нөгөөдхөө яаж болох юм болоо гэхээр энэ хоёрыг ингээд би тэнцвүүлнэ гэхээр энэ хоёрыг тэнцвүүлээд бодоход нэлээд төвөгтэй байна. За тэгэхээр эндээс бүдрээ яаж хэлбэр бодож болох гэхээр энэ хоёр уруу функц маань y тэнцүү x-тэй огтлж байгаа цэг нь хоёрын дээр нэгэн зэрэг оршиж байгаа учраас энэ нэрийн аль нэгийг за жишээлх юм бол би x квадратаас 4-ийг сасах нэрийг 5 гэсэн уруу функцийн y тэнцүү x-тэй огтлж байгаа цэгийг олчих. За тэгэхээр өрбөл энэ хоёроо тэнцвүүлсэн гэсэн үг шүү дээ тий. Энэ хоёрыг тэнцвүүлсэн ч болно шүү айлхан гарна. За тэгэхээр x квадратыг нэмэх нь 4x хасах нь 2 тэнцүү 5x. За урагшаа гаргахаар x квадратаас хасах нь 5x дээр нэмэх нь 4x хасах нь 2. Тэгээд төсөөтэй гişүүдээ эмгтгэхээр ийм боллоо. За эндээс витийн шарамаар нэг шид нь хасах нэг нөгөө шид нь 2 болох нь харагдаж байна. Тэгэхээр одоо юу гэсгээр хасах нэг ба 2 дээр огтлцоод байгаа юм шүү дээ. Энэ огтлын цэг нь хасах нэг нөгөөх нь бол би морил зурц болохоос шиг 2 дээр огтлж байгаа юм шиг. Тэгэхээр одоо юу гэсгээр энэ хооронд гэдэг чинь хасах нэгээс 2-ийн хооронд л гэсэн үг. Тэгэхээр манай хариу нь энэ хасах нэгээс 2 хүртэл гэсэн юм шүү. Энэ хооронд л манай f от x функц маань уруу функцийнхаа дээр оршиж байгаа юм байна гэсэн үг байна. За 76 за арай гоё зурагтай гэнэ дээр ботчих. За биднэрт AD нь ингээд DC нь ингээд DH нь ингээд өгсөн. За эдгээр маань ингээд өгсөн юм байна шүү дээ. За тэгээд энэ параллелипедийн D оройгоос AC урасны хавтгай хүртэх зайг олно гэж. За тэхийн тулд эхлээ бүгдээрээ ADH гурвны талбайг олъё гинэ. За ADH гэхээр энийг хэлж байгаа шүү дээ. За тэрний талбайгаа бид яаж болох вэ гэсэн чинь за энэ зэн 4/2 энэ 2 гэдэг өгсөн. Тэгшинс параллелипед чинь тэгшинстэй гурвалжин. Тэгэхээр бүгдээ энэ ADH гурвны талбайг олохын тулд AD катетын DH катетаар үржүүлээд 2 туучна. За AD катет маань 4/2, DH катет маань 2, тэгээ 2 тууч. Тэгэхээр манай энэ талбай маань 4/2 юм байна. За тэгвэл одоо ADHC гэсэн энэ бор өнгөтэй пирамидын эсвүнийг олно. За энэ пирамидын эсвүнийг олохоор би энэ нь суур тэгээд энэ нь өндөр. Ер нь алын суур гэж авч болно шүү дээ тий. Тэгэхээр би энийхэн талбайг олсон чи энэ нь суур, энэ болохоор өндөр нь гэж үзчих. Тэгэхээр одоо бүгдээ энэ ADHC гэсэн энэний талбайг олъёгвол суур ADH гурван талбайг олоод тийшээ буусан өндрөөр үржүүлээд 3 туучна. Тэгэхээр суурийн талбайг олцсон гэд бүгдээ тэр өндөр маань 4/2 тэгээ 3 туахны. Тэгэхээр 16-г 2-оор үржүүлэхээр 32-ыг хуваах нь 3 юм байна. Энийг эхний 1000 дотор байсан бодлого адилхан санаатай авчлаа шүү байсан тий. За ингээд эзлэхүүн нь ийм гарч байгаа юм. За дараа нь AC-г болгоно. За AC-г олно гэхээр бүгдээрээ энэ дээрээс харвал за манай энэ ихц дээрээс нь харуул нэг ийм тэгшинс байгаа шүү дээ. A, D, C, B. Тэгээд энэ маань 4/2. Энэ бас 4/2. Тэгээ бүгд ингэ чинь энэ AC-г болгодог. Тэгэхээр энэ маань квадрат юм биш үү? Тэгэхээр AC квадрат гэдэг бол AD квадратыг нэмэх нь DC квадрат. За AD маань 4/2, DC нь болохоор 4/2. Тэгэхээр эндээс юу болох юм гэсэн чинь 16/2 нэмэх нь 16/2. 32/32 нэмэхэд 64 болоод эндээс AC 8 юм байна. За ингээд AC-гээ 8-ыг бүхэлж байна. Яг үүний адилаар ACH гурсны талуудыг олъё гинэ. Бол энэ гурсны талуудыг олж байгаа юм шүү дээ. За бүгдээ нэг олцсон. За яг энэ шиг AH, CH хоёр маань болохоор адилхан. Яагаад гэвэл энэ 4/2, энэ 4/2, энэ маань 2 байх. Тэгш өнцгтийн диагонал. Нөгөөх нь адилхан ш 4/2, 2 гэхээр диагонал.
За тэгэхээр энд болохоор бүгдээрээ аашаа энд нь олооч. Ааш квадрат гэдэг бол 1 2-ын квадрат дээр нөгөө катын квадратаа нэмээд өгчнө. 4 язгуур 2-ын квадрат. Тэгэхээр 4 дээр нэмэх нь 16 шин 2 гэхээр 32 дээр 4-ийг нэмэхээр 36. Манай ааш маань тэгвэл 6 юм биш. Тэгэхээр энэ хоёул өөний 6-гаа өгсөн байсан биш. За яг хоо. За одоо тэгэхээр эндээс АЦ ааш гуршинлбаг болгоно нэ. Одоо бүгд энэ АЦ ааш гуршинлбаг болгоно шүү дээ. Тэгэхээр энэ нь 6, АЦ бүтэр болсон ба. За одоо тэгэхээр яасан бэ гэсэн чинь нөгөө гуршны хандлагыг олно гинэ. Тэгэхээр АЦ ааш энэ хоёрыг бүтрээ 6 6 гэдээ болсон энэ 8 ба. За энэ гуршны талбай болно. Тэгэхээр энэ гуршны талбай болоход бүгдрээ шиг өндөр болгоч. Адил хажуутай гурвалжим чинь суурай таллаа байгаад 4 4-өөр очно тий. За эндээс бүдрээ энэ жижигхэн энэ ааш нь болчих. Тэгэхээр энэ Пифагорч чи энэ хятнуудын 6 энэ катет нь 4. Тэгэхээр 6-гийн квадратаас х нь 4-ийн квадрат. 36-аас 16-аас 20 болчих тий. 20 маань 4-ийг 35 юм чинь 2 язгуур 5. За тэгээд одоо би энэ АЦ ааш гуршинлбаг болно гэхээр АЦ суурийг тийшээ бус өндрүүлээд 2 туучна. АЦ суур маань 8, тийшээ бус өндөр маань 2 язгуур 5. Тэгээ 2 тууч. Тэгэхээр АЦ ааш маань 8 язгуур 5 юм байна. За нэг 8 язгуур 5 болж. За тэгвэл одоо параллелепипедийн дээрээс энэ АЦ ааш гурвалжны хавтгай хүртэх зайг болгоно. За тэгэхээр одоо би пирамидыг хаашаач эргүүлээл энийн суур өндрүүлээд 2 туан гэсэн ч болно. Эсвэл энийн суур гэж аваад тийшээ бас өндрүүлээд 2 туасан ч болно. Эсвэл бүгдээ АЦ ааш тэр суур тэгээ дээр уус цаашаа өндөр буулгаад за одоо би ингээд АЦ ааш гэсэн суурьтай АЦ ааш тэгээд нөгөө D маань энд байгаа. Энийг бас ингээд суурна гэдээ авчвал шүү дээ. Тэгээ миний олох гэдэг юм дээрээс энэ АЦ ааш хавтгай өрөх зай буюу энэ өндрийг олох гэдэг хэсэг би ДК гэж. Тэгэхээр бүгдээ энэ АЦ ааш пирамидын эзлэхүүнийг аль түрүү нэг өөр янзаар олцсон шүү дээ тий. АЦ ааш D пирамидын эзлэхүүнийг бүгдээ тэр дээр хэдий олчлоо 3-ны 32 гэдээ олцсон. Тэгвэл энийг нөгөө талаас бүгдээ яаж олж болох вэ гэхээр хэрвээ би суурийг энэ нэгэд авцсан гэж үзвэл энэ суур АЦ ааш гуршинлбаг болоод тийшээ бус өндрүүлчлээд 3 байх юм ба. За тэгсэн чинь бүгд АЦ аашин талбайг энэ дээр 8 язгуур 5 гэдээ олцсон шүү дээ. Өндрөө болохоор олох гээд байгаа. Ингээд 3-ны нэг тугаасан чинь манай энэ 3-ны 32-т тэнцв. За эндээс бүгдээр D ааш олно. 3 3-даа хураагдаад эндээс D ааш гэдэг бол 32-ыг хуваах нь 8 язгуур 5. За 8 тугаачаар энэ 4 энд язгуур 5. За хосомгоор нь үржүүлсэн баха 90-аас чөлөөлөд тэгэхээр язгуур 5-аар үржүүлэхээр энэ дээрээ 4 язгуур 5 хуваар дороо 5 болчих юм. Тэгэхээр 5-ны 4 язгуур 5 бахнэ. 5-ны 4 язгуур 5. За 77-ны ямар бодлого болсон бэ гэсэн чинь за надаа нэг юм параллелепипед өгдөөд тэгээ параллелепипедээс BJ векторээс AE векторыг хасна гинэ. За энэ вектортой тэнцүү векторыг олно гэж. Тэгэхээр энэ вектор эндээс бүгд энийг хасах юм шүү. За тэгэхээр хоёроо бүгд параллелээр зөөгөөд нэг газар нь аль нэг юм те. За жишээлх юм бол би AE вектор маань энэ вектортой тэнцүү шүү дээ. Тэгэхээр энийг параллелээр зөөгөөд энд тавьчихжээ ингээд. Тэнцүү урттай бүгд параллел учраас. Тэгэхээр би одоо яасан гэсэн чинь BJ вектороос хасах нь AE гэдгээ юугаар солих юм гэсэн чинь BJ вектороос хасах нь CJ гэж солижтэй. За энэ векторыг хасахад жоохон төвхтэй учраас энэ векторын эхлэл төгсгөөс соличих. Тэгэхээр JC гэдэг эхлэл төгсгийн солиул манайх энэ маань нэмэх болоод JC вектор болчихно. Тэнгүүд одоо BJ дээр JC векторын нэг чинь 3-ны 4-өөр энэ эхлэл төгсгөл хоёр нь яг адилхан байна шүү дээ. Тэгэхээр энэ маань BC вектор гэх юм шүү дээ хариу. За тэгэхээр одоо энэ дээр хариун дээр нь BC вектор эсвэл магадгүй AB вектор гэсэн байж болно, EH вектор гэсэн байж болно, FG вектор гэсэн байж болно. Энэ дөрвөлээ тэнцүү учраас тий. За энэ BC вектор гарах нэ. За 78 ABC гурвалжны AN нь болохоор 9, B нь болохоор 12. Энэ хоёр медиан бөгөөд перпендикуляр тэгэхэд O зэгтгэлсэн гэж байна. Медиан гэдэг бол эсрэг талаа таллаа байна. За
За тэгээ одоо бүгд юуг болох юм гэсэн чинь O, N, C гэсэн энэ дөрвөн цэгтийн талбай болох юм байна. За нэгдүгээр бүгд яах гэсэн чинь гурвалжны медиан чинь ямар шин чанартай байдаг вэ гэсэн чинь за ингээ медианууд татчих. За медианууд нэг зэг тогтолцсон. За дээр нэмээд хэсэгтлээ таллуу ган тийм үү. Тэгээ 6 шиг гурвалжин тоогож байгааз зургуулаа талбайгаараа яг тэнцүү багтана. Тэгэхээр одоо бүгдрээ яах юм гэсэн чинь энд нэг дахиад нэг медиа нэмээд зурчвал энэ юу болох юм гэсэн чинь инээс gs. Тэгэхээр явж ш манай олох гээд байгаа энэ O, N, C, M гэсэн талбай маань манай том гуршны талбай 6 хуваасны 2 шиг юм шүү дээ. Орбол 6 хуваасны 2 юм байна. A, B, C гурвалжны буюу манай том гуршны талбай 3-ны 1 юм байна шүү. За нэг мэдж авлаа. За хоёрдугаар бүгдээ яаж болох гэсэн медиа маань огтлын цэгээрээ за дахиад дараагийн нэг медианы чанарч байдаг гэсэн нь медианууд маань огтлын цэгээрээ суйрлууга энд нэг хэсэг байхад орой руугаа 2 хэсэг байхаар хуваагддаг тийм. Энэ нэгрэгүүд орой руугаа 2 дахих. За тэгвэл одоо надад медианууд нь өгцсөн шүү дээ. Энд энэ маань өгцсөн. За одоо бүгд нэг ялгаж байгаа юм чи. Энэ маань 9 гээд өгцөн, энэ маань 12 гээд өгцөн. Тэгвэл би энэ нэг хэсгүүд энэ 2 хэсгээ хуваалчих юм байна. Суйрлага энэ нэгрэгүүл энэ 2 эргээ хуваалчих юм байна. Тэгэхээр одоо эндээс би юу хүсэх вэ гэхээр BM нь нэг талаас 3 эрэг, нөгөө талаас BM маань надад 12 гээд өгцөн. Тэгэхээр би эргийг эндээс олж чадна гэсэн үг. За яг адилханаар энэ маань болохоор 3 гэсэн байна шүү дээ. Гэтэл энэ маань надад энэ чи 9 гээд өгцөн. Тэгээ x олсон чинь 3 юм байна. За тэгэхээр одоо бүгд л юу олж чадваа гэсэн чинь энэ 2x эргээ олсон чинь энэ гурвалжны талуудыг олцсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь би энэ гурвалжны талбайг олцохоор гоц. За тэгэхээр одоо би энэ гурвалжин A, B гурвалжны талбайг олно гэхэд тэгшэлтэй гурвалжин чинь OB-г A-гаар үржүүлээл 2-т бачна. OB маань хэдийн гэсэн чинь 2y, A маань 2x тэгээд 2-т бачих юм шин. Тэгэхээр ингээ хураалаа манай хариу нь 2y гэсэн. Y маань 4, x маань 3. Тэгэхээр 8-ыг 3-аар сэхээр 24 юм шин. За тэгсэн чинь бүгд түрүүний ялаа ингээд хуваасан тийм үү. Тэгээ энэ S байгаа. Тэгэхээр миний олох гэдэг чинь 6-ны 2 гэсэн тийм үү. Гэтэ энэ маань бас адилхан юм шин. Тэгэхээр үндсэндээ би энэ гурвалжны талбайг олцсон байна гэдэг чинь энэ дөрвөөсийн талбайг олсонтой адилхан юм шин. Тэгэхээр биднээс олгож байгаа гурвалжны талбай маань 24 болж таарах нэ. Тэгэхээр ON C гурвалжны талбай маань 24 байж. За даалт нь болохоор нэ AD өндөртэй ABC гурвалж өгсөн. За тэгэхээр D зэх төвтэй D хараацтай ингээд тойрог татсан чинь AB талыг энэ хоёр зэгээр огтлсон юм байна. Тэгээ надаа AM нь 3 гэж өгчөж энэ нь 3, BM нь AM нь 5, энэ 5, BM нь 3, AN нь 4. Тэгээд AC талын өртгийг олно гинэ энийг ихсэж. За тэгэхээр эндээс бүгдээ жижигхэн энэ заяг наа гэд энэ бол нэг радиус, энэ бол нэг радиус, энийг мэдхгүй чинь B гэж. Энэ болохоор радиус шүү дээ. За эндээс бүгдээ X-ийг олчвол AC-г олох гэдэг. За тэгэхээр энд би хамгийн эхлээд юу бичих вэ гэхээр за нэг оглооч хүчин чормоныг сануулчих. За нэг тойргийн гадна талаас бүгд нэг цэг аваад шүргэлээ. За нэг оглооч татчих. Энийг нь D, энийг нь K, энийг нь T гэж. Тэгвэл AD шүргчийн квадрат нь A-гаас K хүрэх зайг A-гаас T хүрэх зайгаар өөрчилсөн байдаг. За дахиад нэг оглооч татчих. Энийг нь M, энийг нь N гэж. Тэгэхээр AD шүргчийн квадрат нь A-гаас M хүрэх зайг A-гаас N хүрэх зайгаар өөрчилсөнтэй тэнцүү. Тэгэхээр энэ хоёр шүргчийн тэнцүү юм чинь энэ R-ын хоёр илэрхийлэл хоорондоо тэнцүү гэсэн үг шүү дээ. Тэгэхээр AK-г AT-гээр үржүүлсэн нь AM-ыг AN-ээр үржүүлсэнтэй тэнцүү. Өөрөөр энийг ингэж үржүүлсэн нь энийг ингэж үржүүлсэнтэй тэнцүү байх нэ. За оглогч шүргчийн чамс гарсан мөрдлөг байх нь шүү дээ. За тэгээ манай бодлого нь тэр хаана байгаа гэсэн чинь энэ BC-гээс 2 оглогч татчих ингээд. Тэгэхээр би энийг ингэж үржүүлсэн нь энэ зайг ингэж үржүүлээд тэнцүү. За тэрийг авчиж тэгэхээр өөрөөр BM-ийг BA-гаар үржүүлсэн нь за энэ өсгөнүү тавина энд T энд Q гэж тавьчих. Тэгэхээр BT-г BQ-гээр үржүүлсэнтэй тэнцүү. Өөрөөр хэлбэл BM нь 3,
BA8, BT нь болохоор A, BQ нь болохоор A дээр нэмэх нь 2R юм шүү дээ. A дээр нэмэх нь 2R. За нөгөө талаас бүгд яг энийг юутай ашиглаж өгөхөр энэ гурвалжтай нэг Пифагорч. За тэгшинстэй гурвалж учраас AB гептнуудынх нь квадрат нь юу тэнцэн гэсэн чинь AD катийн квадрат дээр BD катийн квадратыг нэмстэй тэнцв. Тэгэхээр үргэлж манай AB нь хэдий гэсэн чинь 8 юм байна. AD нь хэдий гэсэн чинь R, BD нь юу вэ гэсэн чинь A дээр нэмэх нь R юм байна. Өөрөлдвөл энэ болохоор A дээр нэмэх нь R юм байна. За тэг ингээд харсан чинь дээдлийнхаагаа өрчүүлчихнэ 24 тэнцүү А-гийн квадратыг нэмэх нь 2AR. Энийг ботоор 64 тэнцүү R квадратыг нэмэх нь A квадрат 2AR нэмэх нь R квадрат. Ингээд долоонд нь урцадлж. За тэгсэн чинь эндээс юу болсон гэсэн чинь бүгдээрээ A квадратыг нэмэх нь энэ хэсэг маань хараа энэ хэсэг маань яг энэ дээдлэлт нь 24 мэдгэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэний хооронд 24-ийг тавьчвал радиус олчих юм байна. 64 тэнцүү R квадратыг нэмэх нь энэ маань 24 юм байна шүү дээ. Нэмэх нь R квадрат. Эндээс 2R квадрат тэнцүү 40 болоод R квадрат нь 20 болоод манай радиус маань язуудар 20 юм шүү дээ. 4-ийг хүч нь 5 буюу 2 язуудар 5. За одоо радиус мэдсэн. За одоо бүгд энийг мэдсэн. За энийг олчвол тэр нэг хэсэг болох гэдэг юм шүү дээ. Тэгвэл яг саяныхаагаа энэ дээр тавтаад хийчих бүгд. Өөрөвл энийг ингээ өрчүүлсэн энэ зайг ингээ өрчсөн тэнцүү гэж хичээд тэгээд дахиад энийг Пифагорч тэ. За тэгжиж 2 хүсэж гарч авах гэдэг шүү дээ. Энэ зайг биччихье. C-ийг CA-гаар өрчүүлсэн CQ-г CT-гээр өрчсөн тэнцүү. За нөгөөх нь юм гэсэн биччихнэ. За Пифагорын теорем бичгээр AC квадрат гэдэг бол AD квадратыг нэмэх нь DC квадрат. За одоо орлуулчих. C маань x юм байна. CA нь x-тэй нэмэх нь 4. CQ нь болохоор B, CT ч болохоор B дээр нэмэх нь 2R. R олцсон шүү дээ. За энэ болохоор AC квадрат буюу 4 дээр нэмэх нь x-ийн квадрат тэнцүү. AD нь болохоор радиус, DC нь болохоор радиустэй нэмэх нь B-ийн квадрат. За одоо энэ чинээс олчих шүү дээ. Тэгэхээр яг түүний шиг бичвэл x квадратыг нэмэх нь 4x, b квадратыг нэмэх нь 2br. За энэ болохоор бас төвшүүлчих тий 16 дээр нэмэх нь 8x дээр нэмэх нь x квадрат тэнцүү. За 2r биш үү төвшүүлээд нэг мөсн бичлээ шүү. За эндээс r квадрат хэмж 2r квадрат. Тэгээд голын хэсэг маань 2rb нэмэх нь b квадрат. За тэгсэн чи энэ хэсэг маань энэ дээр өгөгдсөн шүү дээ. За эхлээд r олох нь яг зөв байсан юм байна тий. За тэгэхээр 16 дээр нэмэх нь 8x дээр нэмэх нь x квадрат маань юу болж таарва гэсэн чинь r квадрат нь 20. Тэгээд энэ хэсэг маань болохоор энэ манай x илэрхийлэгдсэн шүү дээ. Тэгэхээр эндээсээ ингээд x олчлох нэ. За x квадрат нь хураагдчих юм байна. 4x болоод энэ болохоор 40. Энэ x байгаа шүү тий. 40. 40-оос 16-аас 24 болоод манай x маань 6 юм шүү. За биднээс эцсийн зорилго чи юу вэ гэсэн чинь энд AC бол гэсэн. Тэгэхээр AC нь x нь 6 юм чи манай яг олох гэж байгаа. AC маань x дээр нэмэх нь 4 буюу 6 дээр нэмэх нь 4-гээд тэр талын урт маань 10 бас байх нэ. За дараа 80. Юу л энэ чинь 79. За дараа нь тэгвэл 80. Конусын байгуулагч суурийн хавтгаатай үүсгэх өнцгийн синус нь гинэ. За конусын байгуулагч суурийн хавтгаатай үүсэж байгаа өнцгийнх нь синус нь гинэ. За өндөр татчихъя. За конусын байгуулагч хэрэг чи байгуулагч суурийн хавтгаатай үүсгэж байгаа өнцгийнх нь синус нь 12-ыг байх нь 13. Конусын суурийн радиус 5 гинэ. Тэгвэл хажуу гадаргуугийн талбайг олоо гэж. За тэгэхээр конусын хажуу гадаргуугийн талбайтай p өрчин суурийн радиус өрчин байгуулагч гэж олчдөг. Тэгэхээр надад энэ радиус мэдэх чинь надад байгуулагчийг л олох юм байна. Гэвч чи надад синус нөхцсөн байна тий. За энийг ашиглая бүгдээрээ. За синусаа мэдсэн чи эндээсээ косинусоо олж болно.
За үнцээ талаар олж болно. Эсвэл бүгдрийн альфа онцгийн синус гэдэг бол Пифагордод болсон ч болно шүү дээ. За яг би үнцээ адилтгалаас олч тэ энэ маань нэгтэй тэнцвэх хэвээр косинус квадрат альфа маань 1-ийн синус квадрат буюу 13-12-ийн квадрат. Тэгэхээр энэ маань 1-ийн 169-ний 144 буюу 169-ний 25 гэсэн үг. За эндээс манай хурц үнцэг юм чинь бүгдээрээ нэмэх гарах болтгоо санаа зовлтгоо 13-ны 5 гэл ингэ авчихна. За энэ үнцгийн косинусыг мэдсэн чинь би яах чаа гэсэн чинь альфа үнцгийн косинус маань налж байгаа катыг гипност байна. Тэгэхээр 5-ыг хуваах нь L гэсэн үг. Гэсэн энэ надаа 5-ыг хуваах нь 13-ыг мэдгэж байгаа юм чинь манай байгуулагч нь 13 биш. Тэгэл одоо би конусын хажуугаар руу бол P30 нь суурийн радиус байгуулагч нь 13 буюу хажуугаар руу маань 65 P гарах нэ.